үзэгчдээ шинэ бүтээл нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэн яг одоо хүрч байна. Дуучин өөрийн туяагийн аав ээжтэй нэг сайхан уран бүтээл өнөөдрийн дугаард маань оролцож байгаа. За энэхүү дууны үгийг за Нандин Цэцэг за аяыг Монгол Улсын урлагийн хавь зүтгэлтэн найдан жамнаар одоо бүтээсэн байна. За энэхүү аав ээжтэй нэг сайхан уран бүтээл хэрхэн бүтсэн талаар за уран бүтээлчдийн хийсэн ярилцлагыг үзэгч та бүхэн яг одоо хүлээн авч үзсэн үү? За эрхэм хүндэт телевиз үзэгч та бүхэнд энэ өдрийн амар амгалан айтгая. За өнөөдөр ингээд миний хоёр дахь дууны уран бүтээл одоо та бүхэндээ сонсуулах чаддаа маш их баяртай байна. Тэгээд одоо энэ дуу маань бол бас Нандин Цэцгийн одоо хийсэн Нандин Цэцэг яруу найрагчийн одоо над шилгээ өгөөд би бас одоо тэрэнд ая тэрэлсэн нэг юм дуу байгаа. Тэр дуу нь бол одоо аав ээж минь дэ гэсэн тийм дуу байгаа. Энийг бол одоо өөрийн туяагээд дуучин. Гэхдээ өөрөө бол яг мэргэжлийн дуучин биш. Зөвхөн их дуулах сонирхолтой бас тэгээд их гоё өнгөлөг тийм холоотой. Ер нь нэг тийм хөөхт байсан. Тэгээд надаас ийм дуу хийж өгөөч гэдэг гуугаад тэгээд Нандин Цэцгээр одоо шилгэн дээр нь төрлүүлээд ингээд ийм дуу бүтсэн. Энэ дуу нь болохоор ээж аавын тухай тийм одоо аав ээжтэй зориулсан тийм сайхан сэтгэлийн тийм таашаал өхөл тийм дуу л да. Ийм дуу одоо уран бүтээл болсон. Нандин Цэцэг болохоор бол бас их мэдэрч бичдэг. Дууга их хийхдээ бол их амархан айс заримдаа бол айс сонсоод ихгүй биччихнэ. Заримдаа сайхан шүлгийг аваад ирдэг. Их тийм бас мэдрэмжтэй юм яруу найрагч байгаа юм. Тэгээд одоо битэрийн дуу ээж аав гэсэн одоо энэ дуугийн төвөд дуучин дуусаа. Хүлгийн шон ээжтэй гэж энэхүү сайхан дуу маань одоо их гоё Монгол ах өнөртсөн бас их сайхан дуу байгаа. Тэгээд энэхүү дуулсан дуучин маань болохоор одоо мэрэгжлийн дуучин биш ч гэсэн маш их сайхан дуугаа мэдэрж дуулсан. Тэгээд миний уран бүтээлийн дуучин биш ч гэсэн уран бүтээл дээр хамтардаг их ойр дотны найз минь байгаамаа. Тэгээд нэг дуутай болмоор байна гэдэг үүднээс энэхүү дууг найдан жоохтой маань хамтарч дуучинд маань их аялгау хоолоо нэг нийцэж тэгээ энэхүү дууг дуулсан юм аа. Тэгээд энэхүү дууг маань сонссон хүмүүс одоо хүлгийн шон дээр ганцаа нэрээд хүүгээ эрхийг нууцхан харуулдаад хүний дээд сайхан аав минь хөдөө нутагтаа хүлээж л суугаадаа гэд ерөөхдөө нэг тийм үнэхээр л бид нэрийг оюутан байхад аав маань уяаныхаа шон дээр угтаад л авдаг тэр дүр зураглалыг л буулгаж бичсэн юм байгаа юм. Тэгээд дараа нь 2 дугаар мөрөнд нээжийн тухай 3-д нь аав ээжээрээ оруулсан дахилтанд нь цагаан сүгэ тэнгэртэй мөргий цайныхаа дээжийг та хоёртоо л барьдаа гэсэн нэг ийм өгтэй дуу гарсан байгаа. Тэгээд удахгүй хүмүүст маань их төрөнд түгж та бүхний амандаа аялах дуртай дууны нэг болох байх гэж найдаж байна. Ер нь аранжировкын яг мэргэжлийн дуусч бол амар гэдэг. Мэргэжлийн дуустай харьцаж байхад бол ингээд за ерөнхий ингээд нот мото өгөө явуулчихсан. За ийм нотоор ингээд иймэрхүү. Тэгээд одоо та нар дотоод сэтгэлийнхаа өөрөө үндсэн мелоди нь өөрөө яг бичгтээ гарч байгаа нь аялгуун. Тэрийг сайхан баяжуулаад хаана нь өөрөө сайхан монголоо ийхүү хаана нь одоо кульминаци явуулах гэдэг өөрөө сайхан тооцчихдаг. Тэгээ гаргацдаг юм бол одоо мэргэжлийн дуусч бол ингээд явчихдаг амар. Мэргэжлийн бос дуусч болохоор хэцүү. Нөгөө чинь ноотоо мэдэхгүй. За тэгээ ихлэ заавал дуулж өгөн, заавал зааж өгөн. За энд нь ингэн. Тэгээд одоо аранжировк нь би өөрөө бас нэг очиж хийлэгчж байгаа. Тэгээд аранжировк нь болохоор Аран Заяасан хүчмийн зохиолч.
За тэгээд хоолойны студийн болохоор T-Records дээр ач хоолойд оруулж байгаа. Тэгээд тэр хоолойг нь бичсэн тэн дээр чинь төгсөө тумбар эдэр чинь өөрснөө тэр чинь дуулуулна. Бас л их цаг авна л да. Маш их цаг авж байгаа, маш их хөдөлмөр гарч байгаа. Тэгээд энэ болгоныг л бүгдийг л мэргэжлийн бус дуучдад зориулна. Мэргэжлийн дуучдад юм бол ахгүй нотоо өгөөл явуулчихна. Тэгэл бусад асуудлууд өөрснөө бүгдээрээ чигтж байгаа учраас амар байдаг. Би Ус аймгийн Цагаан Архан суманд төрж өссөн. Тэгээд аав ээж маань багш хүн байсан. Гэхдээ бас моринд их хайртай, их сонирхдаг, хурдан моринд их илхтэй ээлтэй тийм хүн байсан юм аа. Тэгээд тэр үднээс бичиж дуучин маань бас Дорногов аймгийн гаралтай хүүхэд байгаа. Тэгээд тэр энэ хүү дууг маань бас их энэ яг ээж аав эмээ өвгөдөө зөриүүлээд дуулахад яг болох юм байна. Би энийг дуулъя гэж их олзуурхаж авсан юм аа. Ятта нэг 2-3 дуу дуулаад ингээд бас нэг үзэхэнсэн. Тэгээ бас сэтгэл байвал бас нэг цаашдаа сургуульд орчих юм бөксөлтэй л байдаг юм шиг байл. Дотоод тэр юм дуучны дотоод төслийг яаж гэдэг одоо зүгээр ямар ч сан бүр уран бүтээлийн хойноос бол хөөцтэй л гүйдэг их л тийм айхтар охин байлээ. Надад санагдсан. Тэгээд энэ охиноор тэгээ дуулуулсандаа би нэг бас гомдохгүй байгаа. Ямар ч ихсэн бол сэтгэлийн тийм өөрөө бас их дотоод сэтгэлтэй. Тийм уянгалаг тийм сэтгэлтэй дуучин байлээ. Одоо надад нэг аялгау өгсөн. Тэр аялгауг сонсоод тэгээд нэг 2 удаа сонсоод эхнийхээ бадгийг бичсэн дээ. Тэгээд энэ болж гинөө гэдээ явуулсан чинь за яг наад хайрцгаараа чи бичээд наач яг болох чинь гэд. Тэгэнгუут нь үргэлжлүүлж бичээд тэгээ энэхүү дуу маань аялгаунд дээр одоо шүлгийн одоо хөгжмийн зохиолч хараад аялгау мэдэрч гэдэг бол энэ шүлэгний тухайд болохоор аялгаунд дээр сонсож бичсэн гэхэд их сайн наалдаж яг л шүлгийг хараад анх аялгау зохиосон юм шиг болсон байна гэж ганц нэг хүн хэлэхэд нөх урам орсон. Тэгээд аав ээжтэй дуу маань ард түмэнд одоо их таалагдсан. Одоо ээж аавдаа хайртай хүн бүхэн сонсдог тийм сайхан дуу болох байхаа гэж итгэж байгаа. Энгийн л одоо нийтийн дуу одоо энгийн л нийтийн хүмүүс ингээд бас
ингээд бас найр наадам бас дуучаар амархан ерөөсөө юу нэг тийм өндөр дифцонтой ч байсан нэг октав жоохон гарамтай тийм л дуугаа. Ард түмэн бас ингээд тэрийг сураад ингээд дуучхал бас амархан сурчих. Тиймэрхүү л энгийн дуу. Тэрнээс яг ингээд мэрэгжлийн дуунууд ингээд дуулуулах бас хэцүү. Ер нь болж игэл ер нь мэрэгжлийн дуучч байна, нийтийн дуучч ер нь айлхаар л ард түмдэг ойрхон тийм хөдөлгөөн багтаа ер нь найр наадам дуулчих болчих. Тиймэрхүү дуунууд л бол их зүгээр байдаг юм уу да гэж би сүүлийн үед бодоод идэг болчиход байгаа. Мэргэжлийн юм хүчтэй дифцонтой өндөртэй дуунуудыг ингээл хийхээр бол тухайн үедээ сонсголонтой гоё аялгаутай байдаг болохоос яг найр наадамд орж ирээд хөгжимгүй ингээд дуулаад явах айгүй хэцүү. Тэгээ тэр талаас нь би бодож тийм нэг хүүхдэд хийж өгсөн тэгээд. Хүлгийн шон дээр гансан ирээд харуултаад бүнний дээд сайхан авмын хөдөө нотог та хүлээж гасуада цаана сүгээр тэнгэртэн өрөөгөө За найдаж байхдаа бол сүүлийн үед уран бүтээл их хамтарч байгаа. Тэгээд танилцаад бол нэг жил гарсан болж байна. Ер нь бол би урлагийн гар зүтгүүд найдаж байхыг бол би бол танил л да. Намайг бол танихгүй. Ерөнхийдөө аль 10 жил байхад ботгоны дуу одоо хайрын мишэл одоо тухайн үеийн бүхэл хий дуу зохиожсэн. Тэгээд энэ цаг үед ч гэсэн өөрийнх нь дуунууд ерөөсөө байнга л явж идэг. Хамгийн сүүлд одоо сарны саруултаа тэгэл би марадаар явж байгаа дуунууд. Ер нь тэгээд тэр дуунуудаар нь бол их таньдаг энэ хүнтэй нэг холбогдож шүлгээ харуулж ганц дуунаар хамтрах юмсан гэдэг бодлыг тээж явж байгаад Москов гэдэг одоо хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг би бас гишүүн. Тэгээд энэнийх нь одоо нэг бүх гишүүдийн нэг том хурал болсон юм а. Тэн дээр найдаж байгаа ах маань ирсэн байхад нь таарад одоо би тантай ингээд таны дуугаарыг их мэддэг сонсдог. Тантай хамтарч нэг шүлгээ харуулж ганц аялгаа зохиолгож болох болов гэсэн чинь за чи яриараа гэд надад дуугаараа гисэн. Тэгээд дараа нь мэйлээр шүлгээ явуулж тэр үеэс хойш их олон дуу хамгийн анх битэрийн андмин гэж дуу байдیں۔ Тэгээд андмин одоо хайрын нандин цэцэг энэ алтан төлөй эзэн аав ээжтэй гарцсан бичүүлсэн дуунаас эднэр ерөнхийдөө одоо эзнээ олоод хүлээгээд хин дуулах нь мэддэхгүй эзнээ хүлээгээд байж байгаа нотлцсон дуунууд ч зөндөө байгаа. Тэгээд найдаж байх маань бас нэг хөгжмийн зохиолчтой онцлог гэж байдаг. Ерөнхийдөө аянд их үг заалгадаг юм лээ. Шүлэг хараад аялгаа зохиодог ч гэсэн ерөнхийдөө надад нэг юм аялгаа байна. Чи энийг сонсоод шүлэг зоогоод үг зоогоороо гэд. Тэгээд тиймэрхүү тал дээр хамтраад би болохоор аялгаунд бас шүлэг зоох бичих тал дээр бас тийм нэг сайн гашаагүй байсан. Тэгээд ихэндээ оролд одоо болох чинь барих чинь гэл заримдаа урам өгч заримдаа загнаж энэ бүх үүднээс оролцсоор байгаа. Одоо ерөнхийдөө бол аялгаа хөхтөнд орон биччихдэг болсон байгаа. Хүлгийн шон дээр гансан ирээд хүүгээ нууцхан харуултаад бүнний дээд сайхан авмын хөдөө нотог та хүлээж гасуада. Тэгээд найдаж авахыгаа ер нь ажиглаад байхад залуу шинэ уран бүтээлчдийг гаргаж ирэх, дэмжих, тэдэнтэй хамтарч уран бүтээл хийх, тэдний анхных нь уран бүтээлийн гарааг нь эхлүүлж өгөх тал дээр их анхаарч ажилтдаг юм болоо гэж би их хөвдөө боддог. Миний хөвд ч гэсэн хэдэн дуутаал байсан л да. Гэхдээ бас олон том одоо яруу найрагчтай хамтардаг хүн байж миний шүлгийг бас голохгүй, үнэлж тоож бас аялгаа зохиож өгдөгт нь их бэлгшээж баярлж тэр итгэлийг нь алдахгүй сайн бичих юмсан гэж хичээдгийн. Тэгээ өөрийн туяа дуучин маань ч гэсэн хэдийгээр мэрэгжлийн дуучин биш одоо хэдий ч гэсэн маш их итгэл өгж энэхүү дуугаа өгж өөрийн туяа маань ч гэсэн их сайхан амьдруулж дуулсан юм байгаамаа. Тэгээд өөрийн туяагийн дараагийн бас 2-3 дуун дээр битээр хамтарч ажиллаж байгаа. Тэгээд тэр дуунууд нуудахгүй бас энэхүү нэвтрүүлгээр ороод
дуулагдах байхаа гэж бодож байна. Цагаан сүүгийн тэнгэртэн өрөөгөө цайны хандэж та хоёр томарда сайдын эзэлдэн дээр сарчдан зогсоод сайдхны аясаар альчуурн дэрвэд сэтгэгээд цагаан инэрлэж минь сэмхэн хүүгээ харуулдан хүлээгээд. За ингээд одоо миний аялгаугаар бүтсэн Нандин цэгийн одоо яруу найрагч Нандин цэгийн шүлгээр заав ээжмдээгээд дууг та бүхэндээ одоо ингээ хүргье. Хүлгийн шон дээр ганцаа нэрэд хүүгээ ирэхийг нууцхан харуултаад хүний дээд сайхан аав минь хөдөө нутаг та хүлээж дасууда
Шинэ бүтээл нэвтрүүлгийн шинэ 7 оны дугаар энэ түрээд өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт дуучин өөрийн туяагийн аав ээжтэй нэх уран бүтээл орлоо. Дараа 7 хоног шинэ уран бүтээлтэй эргээ уулзтаа үзэгчтэй.